Оройн төргийн үзэгчтэй энэ цаг мөчид та бүхэнтэйгээ уулздаг 22 ток шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ нэгэн сонирхолтой уран бүтээлчдийг урьсан байгаа. Энэ бол Захиалгын нийт гэхүү Z production тий. Z production. Захиалгын маань нэрээ солиод дахиад өөр шинэ нөхцөл гарч ирж байгаа юм байна. Тэгээд үзэгчид бас нэлээдгүй сүүлийн үед бас ялангуяа сошиал идэвхтэй байдаг бол та бүхэн мэдэх бах. Тэгээд 30 гарсан тэмнэгүүд группийн админ болон өмнөд уран бүтээлийн найруулагч. Тэгээд хоёр админийг урьсан байгаа. Тэгээд манай группийн бас гишүүдтэй бүгд оройн төргий. За та бүхэн урлаг авсанд баярлалаа. Тэгээд Батулга манлаа хоёр маань ирсэн байна. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа баяртай байна. Юу point аа? Бага. Амт Монгол брэнд. Юу юм аа тэнэг? Маш юм байна. Энэ яагаад байгаа вэ? Албач идэг буй юм. Шүгчэг байгаа. Хаалаа хэлээч тамаг. Яг энэ нөгөө манай өвчтөн байна шүү дээ. You point. VI Entertainment үзүүлж байна. Маргааш татах. Юу соёроод байгаа. Өнөөдөр өстө мадаа. Нэмэх 18 нийтийн sitcom зураг. Нэгдүгээр анги Viagra. Энд дээр хамгийн хүчтэй Viagra. Йоо. Хүүж яана. Баяш дээ. Тэд хизээч томоочихгүй. Өргөө дээр ирээд залах тоглох хэрэггүй гэдэг. Цааш түрээд иргэнэ. За юу? Машина хаан тавилаа. Отоо, мууч гамбо. Илтэй дил та. 30 гарсан тэнэгүүдийн Ер нь яагаад энэ юу нээх болсон юм? ер нь бол бид нэг юм 5 сурал контент хийхээр болоод тэгээд эхнийхээ маркетингийг бид нар ер нь бол нэр нь бол яг 30 гарсан тэнэгүүдээр 30 гарсан залуучууд яадгийн тэ ямар хөгжилтэй яад тэнэгчтэй ямар хөгтөө явдал юу байдгийг тэ янз бүрийн л усан болоогүй их тийм хайрын болон бүтлгүү түүхүүд ихтэй тэрэн дээрээс үүдэл ер нь ийм нэртэй контент хийгээл эхэлсэн. Тэг эхлэнгүүтээ одоо жишээ нь ихэнх уран бүтээл бол хийчихэл дараа нь ингээл хүмүүс түрэх гээл реклам маркетинг хийж бид нар бол урьдчилаад шууд зураг авч эхлэнгүүтээ л баг ерөөсөө юугаар нийт Давхар явцсан. давхар 30 гарсан тэнүүрээ групп нийцсэн байхгүй. Тэгээ явж кино дуусаад ирэхийн алдад нөгөөдгөө задлсан. Тэгсэн хүмүүс айгүй олон хүмүүс орцсон байсан. Бид нар киноны маркетингд орсон байна, хөлтүүлсэн байна. Хичээг 8000 хүн байсан тий нээж байгаа. Тэгсэн 8000 хүний нөхөн төлбөрийг өгмөг хэрүүл болсон. яа айгүй том өрөнд орсон байсан. Харин урлагийнхан нэлээд түлхүү байгаад байгаа юм. Би энд за маазарх юм байна гэж би бас гинтэд орсон. Би тулгаахыг бол амар сериос хүн гэж боддог юм л айгүй добрый хүн гэж. Яг тоглосон дөрүүд мэдээж эргэж үжигчдийн хувьд ч юм уу өөр байдаг. Амьдрал дээр амар тийм төлөв хүн болоо гэж утсан чинь энэ групп нэгцэн санийг маш их хөгжилтэй их маазарх хүн гэдгийг мэдэж авлаа. Ер нь их зөв хүн байсан байна. Одоо инээдгийн кино найруулсан хүн байна. Бас байна гэдэг. Манай киноны ерөнхий найруулагч Батулга ажилласан байна. Кино ер нь юу болох бол мэдээж хэрэг 30 гарсан залуучууд тэгэл хүүхнүүд хүртэл ер нь бол зөвөн болсон байдаг шүү дээ. Ер нь санаатай болсон тий. Биш яхаас буцаа ичдэг байхгүй. Санаач дүчгүүрээ сууд юм Гэ яг энэ контент бол өөрөө бол нэг тийм жоохон дэггүй байхыг л хүссэн. Гэхдээ одоо юу гэдэг дөнгөж ингээл амьдрал хөл тавьж байгаа те дүүнэр шиг бол биш те 30 гарцсан хүний дэггүйтэл гэдэг бол ерөнхийдөө ямар хуу байж болох вэ те зангарахтай тэгээд ерөнхийдөө маш их тийм хүнд хэлбрээр тэр дэггүйтлэлт нь хийгддэг те эдийн засгийн болоод ч тэр те бие эрхтний хувьд ч тэр одоо юу гэдэг бүх юм нь маш тийм хаард байдаг. Тэр утгаараа ерөнхийдөө 30 гарсан тэнэгүүдийн тэнэглэлийг хийх юм бол нэмэх 18-аас байхаас ч өөр аргагүй байна гэдэг тийм шийдэл төрсөнтэй нэг анхны зохиолын санаа ярилцж тэр тохиолдолд тэгэхгүйгээр ингээд жоох ингээд илчих юм бол энэ нөгөө нэг
30 гарсан хүний тэнэглэл гэдэг нь жоохон багасчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ нэмэх 18 гэдэг тэр юугээ тавиад чагтан тэмдгийг тавьж байгаа тэнэглэлүүдийг хийвэл ямар уу гэдэг тийм тохиолдолд хүрсэн л юм л да. Тэгэхээр уг миний бие бол одоо энэ хэдэн найзуудынхаа урилгаар энэ контентын дээр ажиллах болсон тул баяртай байгаа. Тэгээд ер нь бол амьдрал дээр ч гэсэндээ би ерөнхийдөө нэг тийм амар дэггүй юм бол биш байхгүй юу? Тийм ер нь нэг тийм ер нь бол тийм бодгүй. Тэгтээ ингээд хажууд нэг юм болохгүй хүмүүс байгаа болохоор чинь хүсэн үсээгөө болдгоо юм байна. Яалтчгүй ингээд тэнэглэлд нь ордог юм байна. Тэгээд би тэнэг хүн болж хуурчаад байна л да. Бусдаар уг айгүй хүн байсан. Контент ер нь хэр хугацаанд үргэлжлэх вэ? Мэдээж яриг бас төлөвлөсөн зүйлүүд байгаа байдгүй дээ. Одоо эхний нэг ангийн IPTV тавигдчихв. Хэдэн анги тавигдсан бэ? Нэг ангийн тавигдсан ба. 3 ангитай гэсэн. 5 ангитай. 5 ангитай тийм. 5 ангитай. Ер нь бол нэг 60 минутаар 5 ангийн сериал явна. Тэгээд 5 ангиа яг IP тавьж дууссаны дараа бидээс нэг ангитай болох төлөвлөгөөтэй ер нь төсөл тэгж явагдаж байгаа. Дөрүүдийн сонголт маш сонирхолтой байсан. Та нар Батгууг бас яагаад чирээд оруулж байгаа? Бүр Батгууг харахаар л яг тэнэг гэж харагдаад байгаа. Уучлаарай Батгуу. Тийм дөрүүдийн сонголт яг манай мөөжигч өөрөө жижиг гэн. Тэгээ гамбаа ологоосаа мастай тэгэл өргөн бүдүү мангар ямар гол билээ тэрэн шиг л бодож яасан. Тэгээ хүмүүс бас их таалагдчих шиг байна. Тэгээд ерөнхийдөө бидний нөгөө гол тулгай түрүү хэлчлээ тэ манай нариулагч өөрөө хэлчлээ ингээ 30 гарсан тэнэгүүд одоо хүмүүсийн тэнэглэл гэдэг бол гээд бодоход одоо бол яг ингээл тэр 3 энд сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чин тэр 3 чин 3 тишээ бариад явцсан. Яг тэгсэн. 3 омдоо юугаар. Тий. Одоо Батгуучин шинэ үетэй мөөжигч эмоцтой гамбаачин болохоор мөрөөдлийн театртай 3 тишээ явчихж байгаа. Тэгэл нөгөө киноныхаа лайв маяг хийж яхад мөрөөдлийн театр баруун аймагуд. Тэгээд мөөж нь орж эмоц зүүн аймагуд. Батгүй дарахын эрдэнэд 10 хэдэн. Илгийн авч. Тэнгүүд нөгөө доор басан комментууд нь манай тэзээрхүү, манай кино гэж тэрийн тоолт толоод. Тэнгүүд нь би уурлаад энэ ч одоо манай кино шүү. Та нар өөрсдийнхөө тустай юм дээр манай киног ярьж явна шүү. Ярина. Яг ярьж байгаа юм дээ бас надад. Тэгэл ер нь хөгжилтэй л юу одоо групп бүрцэлтэй манайх бол тий. Найруулагч маань ийм гоё даруухан томоотой хүн тий. Тэр бас нэг юм сонирхолтой байдаг юм байна. Одоо магадгүй ингээд жоохон баг залуухан байсан бол ингээд нэгдэс нийлээд уран бүтээл хийгээд одоо ийм контенттэй ийм цуврал 5 ангитай ийм болон гэх юм бол айгуул цусны хангар өөр хүмүүстэй хамтрахгүй гэж олондлоо юм ярих л байна. Тэгсэн чинь 30 гараад ингээд 40 рүүгээ билээ ойртож байгаа хүмүүс ингээхлээр чинь яг тийм дог суудсан те. За би бол дараагийнхаа ажлыг ингээд төлөвлөж өнгөлөөд тэр ажлаасаа гарахгүй те эмоц гарахгүй шүү дээ. Тэгэхэд бол те мөрөөдлийн чадан матраас гарахгүй. Энэ бол миний яг үндсэн ажил байгаа маа. Энэ бол одоо ингээд найзуудаараа хийж байгаа нэг гоё төсөл байна. Нэг юм чинь бас нэг тийм Тэсний нэг тийм юу харагдаад байгаа байхгүй тийм. Войл нь харагдаад байна шүү дээ. Энийгээрээ бас их тийм даац харагдаж байна. Тэгэхгүй тий. Одоо жишээ нь яг яасан бол та нар ийшээ өөр юмд явах юм бол тэгэхгүй дараагийн цувралдаа өөр хүн оруулна тий. Амар хатуу камераа зүсээ гэж юм гээд бараг л буу юм бол контентыг дуусна хамтдаа ажиллана тий. Шатсан хамт хоон. Хонцаа хамтдаа хонцаа ингэ. Тэгжил явж байгаа. Тэгээд нөгөө бид нар яг нөгөө төлөвлөл зураг бол яг тэднээс тэдний хооронд авагдана. Тэр хооронд хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй гэдэг ажлаа зохицуулсан байгаа учраас тэгэл бусад нөгөө үндсэн ажлууд бол хийгээсээр харахгүй болж байгаа юм чинь. Би бол яг нөгөө гүйцэтгэх продюсераар ажиллаж байгаа учраас тэдний яг нөгөө цаг нар юу гэдгийг байхгүй юм ин зохион байгуулж яаж ажиллах учраас бас хэцүү нэг нийшээ тоолтоор явах гад байна те. Тэр чинь нэг хүнээс шалтгаан бидний уран бүтээл чинь тэгдэг штэ. Олуулаа байж нэг жүжиг нэг ошин хөтөлбөр те шоу явдаг учраас тэгээд тэр болгоны аткаас тавиаж бол за тэгвэл гамбагийн зургийг 3 хоног хойшлуулад өмнө нь ингэж оруулын найруулагчаа гээл тэгэл тулгаан найруулагчаа батлуулаад тэгэл ингээл аль алийг зохицуулаад явах жишээтэй. Баярлалаа. Амьдрал дээрх тэнэглэлүүдэд хэр их оруулсан бэ зохиол дээр? Зохиол дээр хин ажилласан бэ? Зохиолын бол мөөжиг энэ хоёр ер нь мөнгөлд мэт хэрэг ажилласан. Мөөжиг нь таталтай. Тийм.
Тэгээд нөгөө нэг энэ гурав чинь гуруулаа бас өөрөөсөө ганц бие залуучууд байхгүй юу? Үгүй тийм үү? Тийм шүү дээ. Ахтай нөгөө өмнөх амьдрал мөндөд байгаа шүү дээ. Одоо бол аа. Бас нэг тийм те хүний амьдралын замын үзүү урт одоо яадаг гэсэн ч хэлээтэй тэгээд одоогийн бол яг эднес чинь ганц бие залуучууд. Тэгээ ганц бие залуучуудын зовлонгоо ерөнхийдөө өөрсдөө ингэдэг штэ гэж байгаа. Тэрэн дээр нь бодруултал байсан. Ер нь орой болохоор нэг гэгэлцдэг те гэж. Тэгэл эхэлж байгаа юм чинь. Би гамбаг ер нь бол хэр аргийн юм дээр гамбаа нүцгэлдэг. Тэгээд би трейлер дээр бас 30 гарсан тэнгүүд дээр нүцгэлсэн байхыг хараад за энэ ч ер нь нэлээд хаардаг болжтэй гэж бодсон. Гамбаач одоо яг амьдралын ирэхээр л үцгэлэх юм. Хаад яаж гамбаг нүцгэлээд вэ? Одоо тайчихгүй бол урлаг биш болчиход байна шүү дээ. Хүмүүс 30 гарсан тэнгүүд пэйж нэхэд хүмүүсийн хандлтууд ер нь хэрэгсэн бэ? Та ер нь нэлээд идэвхтэй байсан. Хүмүүсээс айгүй тийм эргээр хүлээж авч байгаа юм шиг харагдсан. Тэгээд ер нь хүн болгон дотроос ер нь хүн болгонд юм тэнэглэл их явд юм байлээ. Тэнэгтмээр санагдах үед тэр пэйж рүү орж тэнэгдэхэд юм бол айгүй сайхан хүлээж авчихсан. Ер нь зүгээр шүү дээ. Одоо яг нэг үгэлгээд ингээл амар их стресстэй нэг юм юу вэ шүү дээ. За одоо Монгол улс гэдэг нэг юм одоо юу ч байх уу байхгүй юу гэж бөөн хэрүүлдэг. Тэр аль нь ч зөв фильтрдэж чадхааргүй энэ олон мэдээлэл дотор тэгээд бохимдхаас өөр юм байхгүй болчиход байна шүү дээ. За мэдээж окей. Гэхдээ бид ер нь нэг юм анзаарагдаад байдаг шүү дээ. Яг цаг үедээ амьдарч байгаа хүмүүс өөрөө өөрийнхөө одоо энэ улс төрийн ч гэдэг юм уу амьдралынхаа фильтрдэж чаддаг юм шиг санагдаад байдаг тийм. Ингээд хэсэг хугацааны дараа ингээ харахлаа тэр нь зүв байсан юм байна шүү дээ гэдэг юм уу те. Ингэж явах нь зүв байж ч гэдэг юм нэг цаг хугацааны шалгуураар ингэж хардаг шүү. Тэрэн шиг яг одоогийн байдал биднээс ингээ ийм амар бухимдалтай байгаа энэ үед биднээс жоохон стрессээ тайлна. Жоохон тэнэглэе. Тэ тэр нь бол жоохон цагаахан те. Тэрнээс нэг амар одоо ингээ бүх юма 2 дугаар сургууль нэмэх 18 руу чихээд байх утгагүй шүү дээ. Хэрвээ нэмэх 18-аар одоо тэр сошиал дээр тэнэгтмээр байгаа бол арай өөр газар тэнэгдсэн дээр баг те. Энэ бол арай өөр. Биднүүсийн хийж байгаа юм бас арай өөр гэдэг нэг тийм л утгаар юм хийгдэж байгаа хгүй. Тэрнээс одоо юу гэдгийг бухимдын их юм бол амархан байна шүү дээ. Альч одоо пэйж рүү н ороод тий нам тим нөгөө нам тим гэл ингээл явуулдаг бухимдаад алгуулж байгаа шүү дээ. Тэгэхгүй л энэ одоо контентыг хийж байгаа юм л да. Ойрд манлаг юусэн хараагүй юм байна. Ер нь юу хийж нам гүмхэн амьдрав. Гинт амир гүн сэдвэр орсон. Яа тийм юм руу аа. Нам дагж гисэг байж юм лаа. Одлоо нам болсон шүү. Гэ бид нар чинь юу л та. Бид нар бол өөрөө ч мэдээ. Бид нар дандаа телевизэл таймлагч мэдэн те. Үнсэн телевизээс л анх харж ирж байсан. Тэгэл бөөндөө тэгэл зүтгэл захиалах динэд гэж энэ хамтлагийг бас үүсгэн байгуулаад дараа нь бас амби яхтайгаа нийлж бид нар бас хэсэг хижигнэл доо яхтай нийлээ ингээл нийлээч хүн байхгүй ер нь бол тэгэл хижигэн ширжгэн тэгэл ер нь гэгүй сүүлийн үед юу хийвэ тэр таны өмнөх дүү гэрээсээ сонирхож сүүлийн үед би чинь түрүү жил кино хийсэн шүү дээ. За. Ах トゥ гурав гэж кино хийсэн шүү дээ. Нэрээ хийсэн байсан. Манай хүн чинь продюсер болсон. Тэгээ Тэнгэрийн бороо мороо гэж нэртэй шүү дээ. Одоо юу л мөнгө л байна. Зохиол байвал тэгээд уулзаарай. Чат. Үзье. Тэгээд үзье. Би бас таны талаар гоё зохиол боддөө шүү. Нэрээ танайхаа кино нэмэр санагдсан юм шиг. Танай бол гоё бага бид нар бага багтаа л их сонсдог бас гоё дууч. Түрүү жил ах トゥ гурав гэж кино хийсэн. Яг энэ Zeta Entertainment-аараа Мөөжиг ажиа бид дургуул дүр тоглоод манай тулгаас найруулад, мөөжиг найруулад тэгэл бүгдээрээ хамгийн гоё нь буур нуурын дээр очиж бид нар зураг авсан. Буур нуурыг бас одоо хүмүүст яг ингэ зураглалаар харуулсан. Дараа жил нь буур нуурын бүх кемпүүд дүүрсэн байлээ. Тэр зургийн юм. Гэхдээ тэр чинь бас нэг хэрлэн сараа хоёр чинь бөөр нуурын ирэг дээр бас нэг клип жоосон байхгүй. Тэгсэн чинь харин тэр чинь бөөр нуурын кемпүүдийг дүүргэсэн л гээл хэрлэн тэгээд идэг өн чинь модлаач юм да бас тэгээд. Бас ер нь дорнотойх үлэх талтай. Үнэхээр бас байгаль янз юм баха. Тэгээ би очиж үзээгүй л дээ ер нь бол. Миний очиж үзээгүй нууруудын нэг. Үдсэн хүнээс асуу. Ингээд янз тий. гангараад байт. Нэр бөөр нуурын гоё юм л ах.
Очиж амраараа. Хамгийн их таалагдсан нь юу болох вэ? Яг нэг тийм далай шиг элстэй. Гоё нь хамгийн гоё. Тэгэл тэр нуур лугаа оронгууд тийм одоо босод нуур муур чинь ерөнхийдөө ингээд хатанд орж байгаа юм шиг амар хүүдэн байдаг. Бөөр бол тийм биш. Сайхан бүлээхэн. Тэгэл ороод яваад бараг худалчинд нэг 200-аад метрийн худал хүн далдрахгүй шүү. Ингээл л тийм. Ингээл алсуур хол. Алсуур хөсдөг. Тэгэл ерөнхийдөө ингээл хөнгөч юм айгуу тийм хаппи яваад байгаа байхгүй. Нам дор газар болохоор тийм гоё үү. Тийм байж маа. Манай хөвсгөл нуур бол гэл ингэж ороод тэгэл дүүл гэл тэгэл бааш тий. Би нэг нуурын ирэг дээр их очдөг л да. Гоё хөвсгөл нуур бол янзын штэ. Бас л миний бас очих. Хөвсгөл заахан. Тий. Тэгээ би гайхаад байхгүй 200 м явж ийж ингэдэг гэхээр чи нэг мэдээл нэг ингээл Тэр 50 бат баяртай болно шүү. тийм байхгүй. Тэсэл чаддгүй баларна. Би чинь тэгэл шумбал умбал тэгээд гараад ирнэ шүү. Шумбаж гарч ирнэ. Тий. Титаник шиг биш шүү. Тэгээд явахгүй шүү. Тэгээд гэл гараад. За уучлаарай. Би бороо. Манайд ч бас хөвсгөл нуурын дээр өглөөр сэрж мөрөөд байсан уу? Би бас нэг пост харсан. Цагаан сар өглөөр бид чинь хөвсгөл нуур чинь хөлдсөн байдаг шүү тий. Бид ингээд нүг нүцгэн хөвсгөл нуурын дээр ингээд сэрж явах юм би тий. Унтаа шүү юм уу? Ой. Зураг авч ирсэн үгүй юу? Цар шинийн факт гээд хөлөөгөөхөнтэй хамтраад бас нэг тийм IPTV дүүх нэг контент хийсэн байхгүй. Тэгээ тэрнийхээ зураг авалтыг бид хөвсгөлд хийсэн байхгүй. Тэгээ сайхан яг далай маань хөлдсөн байх үед зураг аваад. Тэгээ яг тэр бол юу ч тийм хазарч л байхгүй. Би тэр санааг та гаргасан бас. Машинаар ерөнхийдөө Энэ нүгрээ сонсон байгаа. тэгээс нэг сайхан яасан. Тэгээд нөгөө хөвсгөл далаа дээр чи харин тэр нэг машины араас чиргүүл ингээл тэгж явах ч гэсэн үнэндээ гоё юм билээ шүү. ингээл цувал сууч тийм л. Тэгэл машин цаараа. Тэгээс нэг жолоогоо сайн барьдаг хүн тэгж юу дрифт хийхгүй бол бас эвгүй юм билээ. Тийх байх бас жоохон эвгүй юм бол энэ дугуун доор орчих. тийш тийм байх. Тийх байх. Нэг жил болгон болдсон шүү дээ. Нэг цаа богын баяр гэх. Тэгээ мөсний баяр гэдэг. Мөсний баяр одоо тэр бас л нэг бугаал рекламдах гэдэг байгаа хгүй юу да. Гол нь тэр шүү дээ. Хүлдүү мөсөн далаа дээр очиж хүн юу гэхэд. Тэгэл нэг урц юм угаал рекламдах гэж гол. Тэр цаатай чарга марч чинь гоё юм билээ тий. Танаас ч зураглал бол аюу гоё. Бүүл явж үзмэр л гоё. Тий ер нь бол Монголын киновчид би ингээд сүүлийн үед ингээд хараад нэг Улаанбаатараа тойрол байх шиг ингээд хол газараас зураг авахаар Монголынхоо нэг үзэсгэлэнтэй хамгийн гоё байгалийн газруудаар зураг авахаас альжуулчтай бас тий. Тэрүүгээр бас тэр юунууд өрсөлдсөн юм шүү. Тий. Тэнд авцсан гэвэл авахгүй шүү. Аль аваагүй гоё газар байна ирэлхийлнэ тий. Тэгэл яг энэ тэнд очисон гоё байгалуудыг аль болохоор харуулах хэлэх хүсэж байгаа юм шиг. Гоё дорооноор харуулаад тий. Гоё зураглал яагаад өвөл мөвөл цастай мастай тэр уул хөвчийг харуулах гэж. Гоё шүү. Ер нь явж иж нэг зохиол дээр яг юу гарсан тэрийг л харуулсан. Тэрнээс ингээд энэ киноноос зөрүүлэн атгаж идэх санаад ерөөсөө байхгүй. Зохиол ер нь ямар байна? Энэ зохиолтой уялдаад ямар байгаад байх вэ? Продюсер аюу тийм атгах санаагаа ярьлаа. Найруулагч миний хоёр дуусаж 100 жил болохгүй гэдэг тий. Авцсан тохиолдол ховор шүү дээ. Одоо жишээ нь тэр зураг авцсан гээд би нэг объект санал болгол тэр чин тэр кинонд гарцсан өөр газар олол гэж. Тийм Тартан бол бас ховор шүү дээ. Тэр байх юм бол байх. бүрийгээд яасан. Гэхдээ найруулагч яавчгүй авъя гэвэл одоо тэгвэл бол. Тэгвэл эн чин тэрэн дээр гарцсан хамаагүй тэгвэл авъя л. Сая одоо бид нар 2 3 дугаар ангийнхаа нэг хэсгийг бид нар фантазаараа бол зохиолоор Тайландд нэг хэсгийг авах байгаа байхгүй. Тэгсэн чи сая яаж. Сая яаж яасан. 2 рэп чинь хулгай хийчих жоох. Рок попынхноос. Манай рок попынхноос. Хипхоп тэр одоо яг үнэн мэдээлэл яваад байна уу байна бас мэдэхгүй тий. Гэхдээ бас яаж ч болно. Яаж ч болно тий. Тэгсэн чинь хулгай хийсэн ч юм уу, гүүч юм уу, батлагдаагүй нотлогдоогүй. Тэр тэгээ нөгөө 3 багийн чинь Монгол мөн ч юм уу, биш ч юм уу. Тийм 3 Индонез багийн суулгаа Монгол гэл ингээд ингэсэн. Өчтөр дээр байсан шин. Тэгсэн байхгүй дүүнэр. Ха Тайланд явах өнгөрлөх яа гэсэн чи 2 Монгол хулгай хийцэн гэж хааны ордноос нь бид эдийг очиж зураг мураг авуулахгүй. Тэгээ шууд тутгаар нь ингээл ойлгуулж байгаа хөөх тий. Тэр нөгөө хэдэн оны цунами үлээ Японы
Тэр чинь нөгөө энд л амар их шууд дамжуулаад байсан чинь 11 тэндээ он. гайгүй л байсан гэж. Тэр шиг 11 он. 11 он. 11 оны 3 сар. тэгээд тэр чинь ингээл ээлт телевизээр амар ингээл өдөр шөнө хүмүүс санаа зовол уцтаж моцтаа тэнд хүмүүс амар тавьяас ажиллаа хийж байна. Яасан та нар эн чинь баг ингээл хөмөрж байгаа юм шүү, ааж байгаа юм шүү. Тэр нөгөө скемээр ингээл орж ирж мэрж байгааг нь харуулаад амар байсан чинь. Тэр Та хоёр намайг дээш нүсрэх гээд байгаа юм уу? Тэгтээ дил та. Та хоёр миний энэ амьдын жиг бодолтой яаж дийлэх юм? Харин ингээ би та хоёр дээш нүсрэх юм. Тэгье. Эхлээд марийг. За, би чи сая. Хүчиг байгаа. Уцтай түргэн дууд. Тэр дугаар байхгүй гэдэг шүү дээ. Чи хэдрүү залгасан? 911. Чи тэнэгтэй дэл та 103 руу залгал та. Тий. 30 гарсан тэнэг. За кино руугаа буцаад орё. Эхний ер нь одоо ингэ 5 анги гэж байгаа зохиолол бүгд бэлэн болцсон байгаа. Зураг авалтууд ер нь хэдэн хувьтай явагдаж байна. Ер нь хэд хоногийн зайтай 50 гэж бодож байна. Манай гурав ямар ч гэсэн аялал болтсон тэр юм ихээр асуудал шийднэ. Ер нь бол бидний нөгөө гол ингэж цуглж хийх гээд байгаа нэг тийм маневр бол бид нар эхлээд нэг ангаа хийгээ гаргацсан тийм үү. Сар сардаал нэг анги өгнө гэсэн бодолтой байгаа. Тэнгүүтээ нөгөө одоо юу гэдгийг контентууд 10 анги, 5 анги, 8 анги, хэдэн анги ч үгүй ингээд бөөнөр нь зургийг авчдаг. 6-7 сар зураг авч байгаа л 3-4 сар монтажлж байгаа л нөгөөдхөө ингээд зур хийдэг. Тэнгүүд бид нар яг хөө зур маневр хурдан байлгах гад нэг нэгээр нь хийгээл нэгийнхээ реакцийг харъя те. Уч гарсан тэнгүүд те. Тэнэглэл нь гоё хүлээж аваад ингэх юм бол за ингэвэл ингэн тэгнэ гэсэн нэг тийм юм байгаа. Манай хэд юм цаг замны асуудал. Одоо аялын тоглолт яваад ирэхээр гайгүй суурин болчих واخ. Би бас Батгүйтэй холбогдсон. Тэгээд тэгсэн чинь мен чинь аялын тоглолт ирж байгаа. Манлаа тулгаяр л үлдсэн. Дэлгэцэн маш асар баг гарсан хоёр нөхөр. Хамгийн юм хийдэг аг талд хамаг мөнгө цаасыг нэг олж өгдөг л. Гол найруулгыг хийдэг. Гол одоо цалин мөнгөтэй байлгадаг. Бид нар бол баярлах хэрэгтэй. Эсвэл зөвхөн аялын тоглолтод явуулж байна те. Бид нар чинь давхар мөнгө олоод байгаа. Одоо ингээд гой хаврын үйлрэл эхэлж байна. Эсвэл өөрөө ч хэлдгээр хаанч нээжлээ гэдэг шиг киноныхны хувьд бас яг ийм идэвхтэй сезонны үе байна. IPTV-д яагаад тавья гэж утсан. Нэг ангитай болгоё гэсэн бодол байсангүй юу? Ер нь IPTV тавих, нэг дэлгэцээр гаргах хоёрын ер нь аль нь л ашигтай гэдэм бэ? Үгүй. За ашигтай мэдээж бас дэлгэцээр гаргачаа дараа нь ингээд IPTV рүү орох мөрх нь ашигтай гэж магадгүй л. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн ертөнцийн хувьсгал одоо киноны хувьсгалч гэдэг юм уу энэ дэлгэцийн урлагийн хувьсгалч юм бол ерөөсөө IPTV болж хувирлаа шүү дээ. Интернет ертөнц болж хувирлаа шүү дээ. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө IPTV тавих нь илүү одоо юутай байна? Хүртээмжтэй байна. Хүртээмжтэй байна гэдэг утга нь юу гэхээр бас эдийн засгийн хувьд л ярьж байгаа юм. Тэгэхгүй зүгээр яг үгдийн уучлаарай. Телевизээр ингээ гаргаад ингэхэд бол те нөгөө реакцууд нь мэдрэгдэх нь хоол те бас эдийн засгийн хувьд ч тэр бас жоохон асуудалтай болоод байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн ертөнц өөрөө тийшээ ингээ давлгаалаад энэ зүйл рүүгээ ингээ ямар ч юм хийсэн тэрийгэ контент гэж нэрлээд оруулж болоод байхад биднээс бас энэ их том далайгаас чинь бас нэг хэсгэнч гэсэн ингээд савндаа хийгээд авахыг бас нэгдүгээр бодож байна. Хоёрдугаар мэдээж эн чинь нөгөө нэг хүн мөнгө төлж байгаа учраас тэр хүн бас одоо реакц үзүүлэх хэрэгтэй байгаад байгаа байхгүй тийм муу сайхан муухай гэдэг тэр реакц маш тодорхой илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс нь биднээс тэр реакцаас нь дамжаад дараа чинүүдийг хийгдэх одоо боломжтой болоод байгаа байхгүй. За окей биднээс сул хийсэн байж гэдэг юм эсвэл ер нь байндаа туссан байна. Тэгвэл одоо биднээс дараагийнхаа юу төлөвлөлтөө ингэн гэдэг ч юм уу. Нэг ийм одоо нэгсэндээ үзэгчтэйгээ нэг тийм контакт нь
ойрхон болчиход байгаа. Тэр утгаараа IPTV. Тэгээд нэгдүгээр бас эн чинь цагийн метражтай байхгүй. Яг киног бодох юм бол одоо юу гэдэг нь цаг 30 40 биш байхгүй. Яг богино цагийн энийгээрээ бас контент гэж хэлээд байгаа. Яг киноч гэхгүй тий. Тэгээ контент гэдэг ойлголт маань өөрөө бас айгүй тийм саармаг ойлголт байна. Яг тийм тий. Контент гэж нэрлэж болоод байна шүү. Өнөөдөр бид нэвтрүүлэгч контент. Энийг ингээд IPTV-д ингээд тавьчих шүү дээ. тэгэл контент. Тий. Тийм болохоор одоо бас л нөгөө нэг түрүүний хэлдэг шиг ингээд цаг үед маань ийм байгаа дэлхийн хүртэл өөрөө контент гэдэг ойлголтоо одоо ингээд нэг функцэлж ялгаж онлын түвшинд авч чадаагүй байгаа энэ үе байхгүй. Тийм болохоор яг контент гэж юу юм бэ гэхлээр мэдэхгүй гэдэг нэг тийм хариулт хэлгээс өөр арга алга. Магадгүй яг нөгөө түрүүн та бид ярьжсэн цаг хугацааны дараа хараад энийг чинь контент гэж нэрлээд байгаа. Энийг яасан хийсэн юусын пумпампастаа хийсэн контент гэж хэлээд байгаа ингээд ангилчих баг. Яг одоогийн түвшинд Гэтэ яг ингээл хийж байгаа нөгөө уран бүтээлийнхэн цаг хугацаа ажиллаж байгаа боловсон хүчин нөөц нь харахаар яг л кино шиг байхгүй. Нүсэр. Тийм шүү дээ. Найруулагч байна уу байна, 20 дугаар найруулагч байна уу байна, ассистент байна уу, нүүр бодог зураг камер байна. Зургийн дарга байна уу байна. Бүгд бидний шиг бас ингэж их тийм кино шиг хийх гэж ингэж оролддог тийм тэнэгүүд бас байдаг ч юм уу ч юм уу Одоо яах юм. харин тэгээ бус нь зүгээр ингээд уцаараа ингэж хийгээл те тэрийг контент гээл ямар ч тийм өөрсдөнд нэг тийм зовлонгүйгээр хийгээд ах шиг л байна л та. Чи бид заавал ред оноор хийн. Тэгэл гангараад байгаа. Тэгээ айгууд бол хөгшмийн зохиолч мөхөж автсан байгаа. Вэ интернетээс ингээд нөгөө нэг мөнгөний төлөв чанк гэх энэ чинь баян штэ. Чанк гэх тэгээд мөнгөний төлөв автсан. Антаг гарч байгаа юм шүү дээ. Бүр амар болцсон штэ. Ингээд тийм байлээ тий. Тийм байлээ тий. За алтан карттай байна. Тийм байна. Хоёул мэдэж авлаа. Дэнэр тоглоомгүй одоо энэ дэлхийн ертөнцийн чи яг нөгөө нэг интернетэд байгаа нэг автгаар нэгдэг шиг тий. Бүх юм бодо боломжтой болчиход байна штэ. Хүсвэл одоо би одоо юу гэдэг Америкт сууж байгаа нэг нөхөр захиалаад одоо график хийлгэж болж байгаа байхгүй тий 3 дэх одоо энэ 22 мөрий чинь хөдөлгөж мөнгө бүх юм одоо ингээд боломжтой болцоо одоо гол нэг хил усланд байгаад байх юм тий. Тэгээ харамсалтай нэг хил байхгүй. Тэгээ манай найзуудтай маазарч ярьдаг байхгүй ам халаад явж гисэн та дээр. Би найзуудтай маазараа ярьдаг байхгүй. Би уг нь энэ Монголд байх хэрэгтэй юм байхгүй. Гатгшаа хавч. Яага юу хийгээ суугаад байгаа юм. Хэл байхгүй. Өөрийнх нь буруу ерөөсөө өвчлээ байгаад байгаа юм. хэлбэл буруу. Хэлбэл буруу байсан. Намайг хэлжсэн. Яа нэг маяг би нэг хүний юм дээр ажиллаж өгөхгүй. Зэрэг ажиллаж ирсэнгүй чи ерөөсөө энэ байх хүн биш вэ гэдэг таахгүй. Тэргүй яагаад би энд л гоё вэ штэ ингээд юм гэсгүй. Чиний мэрэгжил энд биш энэ бүр цаана байна гэдэг. Тэгэхээр бас энэ хөгжмийн юм ч бас тустай юм байдаг байхгүй юу? Тэгээ би хэрэгтэй л хүн байсан юм байна. Бас хэл байхгүй. Эндээ байгаад байгаа. Хэл байхгүй гэдгийг хэлж чадсан. Монголдо сайхан байна. Зүгээр явах хэрэгтэй ингээд цаашаа гарах хэрэгтэй. Энэ ийм мэрэгжлийн энд байж болохгүй гэдэг байгаа. Тэгээ нэг яалтчихвал хэл байхгүй. Тэгээ ер нь сүүлийн үед яг гоо мэдээж хэрэг ингээд улс төрийн байдал юм хүн байгаа гэсэн те манай монголчууд ер нь бол хүн бүгд маш их боловсралтай анхаардаг болчихж тэгээ сайхан хүртэл ингээд одоо 80 настай өвөө гэх юм уу те одоо дэлхийн рекордыг эвдээд хүрээд ирлээ тэр бол үнэхээр гайхамшигтай ер нь бол тийм сайн сайхан тийм эерэг мэдээллүүд хүн болгон өөрийгөө айгу хөгжүүлдэг болчихж тэгэхээр та нарт ирээдүйд байна хэл сурж болноо Монгол нэг тийм чип болоод авах байсан тий. Донг гэж суулж шүү дээ. Ямар ч хэлээр ярьчдаг. Хятад бол хятадаар ярьчдаг. Би одоо тийм юм гараад ирэх байхал гэж би одоо хүлээгэл байгаа шүү дээ. Бас болдгоо болов. Би чинь бас өнгөрсөн жил нөгөө нэг юунд Хөх хотод бас нэг 8 9 сар болсон байхгүй. Яг зүгээр Монгол тэнд нэг одон телевизийн захиалгаар нэг 16 гэдэг кино байсан. Та өөрөө бас дэлхийн хүн болсон байж тээ. Тэгээд нөгөө нэг тий угсаа гаруул нэгтэй нөхдүүд байгаа болохоор ч бас харьцангуй гайгүй л да. Гэхдээ нөгөө нэг яг хятадын дунд ороод ирэхлээр бас жоохон зовлонтой байлээ. Гэхдээ нөгөө нэг дэлхийн стартгаар нэгдэг чинь л гайхамшиг тэр юм байлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг Google Translation ч юм уу эсвэл нэг тэнд дэдэг нөгөө нэг юу лээ? QQ гэвчлүүдээ тэр мэрийгээр нэгж харуулж байгаа л ингээл одоо тэр WeChat матаар ингээл уншуулж мушуулаад ингээл яваад бол
амьдраад энэ хэлгүүч гэсэн ядад хэлгүүч гэсэн. Тэг нэг захаас нөгөө зах руугаа очингуудаа тэнцээ нь шоол идчихэд тэгээ буцаад нөгөө буудлын руугаа явчих нэг тийм хэмжээний байна. Зөвхөн ингээд гол нь гар утсал ажиллаатай батарейтай байх хэрэгтэй байна. Тэгэхэд бол явчихад байна шүү. Одоо нөгөө киноныхны үед яг ид нөгөө сезон үе ирчээд байгаа учраас би бас ингээд сүүлийн үед нээлттэй хийж байгаа кинонуудыг та бүхэн хэрэг үзчихээн. Тэгээд надад яач юм ингээд Монголд нээлттэй хийж байгаа тухайн үедээ маш их юм бүүн байж байгаа л сар урахгүй хугацаанд сенсацэн дуусаад дараагийн кино бүүн гэл монголчууд өөртөө ч бас их тийм сонирхол намархан буурдаг хүмүүс юм ухаан цөөхтөө болоод ч тэгээд байд юм. Дараагийн кинонууд бас их сайн кинонууд гарч ирээд би уучлаарай тэгэж бодоод байгаа шүү би. Ер нь сайн кинонууд гарч ирээд дараагийн энэ сайн кинонуудаа ингэж гэхээр одоо чанар сайжраад байгаа болов уу гэж бодоод байгаа шүү. Гэхдээ янз шүү дээ. Янз. Минийхэр бол ганцхан одоо юу гэдэг монголчуудын нэг тийм онцлог дооч биш. Ер нь дэлхий. Гадны кино ч тийм шүү. Одоо та биднес ч гэсэн мэдчихэл байгаа ш. Гэл бүгжнийсэн гараад фаа гэж хэлж араас нь аватар гарч ирэл фаа гэж нөгөө бүгжнийснээ болоо. Энэ яваа юм. Тэгээд ингэж хэлсэн чинь персийн унтааж гээд фаа гэж шууд мартаад явчихсан шүү дээ. Одоо саяхан л ингээд Оскар болсон. Оскарын бүүм ингээл одоо юу болж шал өөр болсон юм шүү дээ тий. Гэдэг шиг ингээд юм гэдэг чи өөрөө хүсүмсөг юм хурдцтай юм болоод байна. Урд нь бол одоо нөгөө нэг манай багш нар ч гэсэн ярьдаг гэсэн дээ киноны одоо давалгаач гэдэг юм уу энэ нь бол нэлээд жоохон урт хугацаатай байдаг байсан бол одоо нөгөө дэлхийн нөгөө хавтгарах тусмаа одоо маш хурдцтайгаар ингээд манай өрөнд орчоод байна. Одоо бодлоо жилийн өмнө гарсан кино одоо гадны телевизүүдээр ингээд гараад эхэлчихэж байна. Тэг чи хэзээ тэгдэг байлаа та бараг 4-5 жилийн дараа л телевизд орж ирдэг тийм. Урд нь зөвхөн ингээл плакатуудаараа явал чатуудаар буусны дараа Европын нээлт болоод Европын Азийн ингээл пиратын болоод тэгээд ингээд телевизээр гардаг байлаа. Одоо тэгсэн чи юу зүгээр дэлхийн нээлт гээл пүрх гэл бүгд нэгэн зэрэг явагдал. Тэгээд IPTV одоо ингээд гэхлээр чинь сүсүг чинь ингээд тэрийг одоо биднес нэг бас нэг талаас гоё байна л да манай. Амрууж ихэд яах юм бэ? Тий. Жижиг ингээд яг юм бэ. Захирын жижигхэн гэж хизээч битээ яриад байгаа шүү дээ. За уучлаарай хаа. Тэгээд дээрэс нь ахын хэлдэг бас үнэ сайн кинонууд бас гарч ирэх хойноос нь зохицоод ингээд ерөнхийдөө бол бас киночдын дотор тийм одоо эрүүл тулаан шиг юм болж шүү дээ. Яг сайн муу сайхан яадаг гэлээ. Би ч энийгээ салах амартсан байдаг шүү. Гэхдээ манай ихнэр улаан удэд байгаа байхгүй тийм холбогдож байдаг. Дараа нь улъя. Тийм байна. Мандат идэх хөлт болсон байна. Одоо жоохон хувийн юм руу орно. Орд мандат би баг уулзаагүй 7-8 жил болсон байна тий. Би 2 хүүхэд шүү дээ. Бах юм бэ? 2 хүүхдний их нэртэй. Удгаа 2 их нэр болтол байгаа юм шиг үлээ. Гоё шүү дээ. Бах бол жаргал сайхан. Би чинь бас гэр амтай болохоор тэгэл ер нь тэгэл болж игэл гэртэл байдаг шүү дээ. Хүүхдүүдэд цаг зав гаргаад гэртээ хоолнд хийгээд. Манай найзууд чинь энэ хэнийг манлаг ер нь л ээж гэж очилдог байхгүй. Тийм үү. Тийм байгаагүй дээ. Тэн тогоо шинганы асуудал дээр бол манай хүн чинь бол ер нь гаргаахгүй шүү дээ. Найзуудынхаа дотор бол зүгээр ингээл худаг мах хоёр бариас зогсож юм бол тэгэл эргэлдэн шүү тийм юм чинь. Амтан ч гэж юм онлий. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг одоо юу гэдэг хувийн ажил амьдралын зохицуулалт айгуу сайтай. Маш биднээс ингээл лишээ тийшээ амралтаар яваал гэхэд биднээс чинь цүлэн полон гэдэг юм хаяал явах хойноос нь энэ хүн ингээл чи энийг марцсан энийг тэгсэн байна гэл ингээд юм одоо идэж байгаа даа явчих юм шүү. Тэгээд айгуу сайн зохион байгуулдаг. Тийм аж ахуйн талтай юм уу? Тийм болооч чинь одоо продюсер болсон юм шиг байгаа. Продюсер болсон юм багыг ханаас ч авчихсан. Хинээс ч өглөөд авчихсан. Тий яг нөө түрүү нэг кинон дээр тэгж продюсераар ажиллаа. Тэгэл манай чи ингээд яагаад гүйцэтгэхээр нь яваад хэдүүлээ ингээд хүчээ хуваарлал явъя л гэж байгаа юм л та. Тэр нь ч бас нөгөө арай бас над твтийхэн гол дүрийн жүжигчд байж гэн тэгэл ингээд зохион байгуулах артлын ажлуудыг хийгээл тэгэл ер нь таны амьдралын талаар асуусан шүү. Хадуураад гараа. Баярлалаа. Тааш продюсер гэж шууд авлаа. Тий. 2 хүүхдээ хэлсэн шүү дээ. Тэгэлээс. Тэг би юу асуух гэдэг нэхээр
нөгөө хүүхдийн ертөнц зөөр айгу тийм сонирхолтой байдаг шүү дээ. Ер нь ингээд би хараад ажиллаад хахад уран бүтээлчид ингээд ганц бие байж агаад уран бүтээл туурах нэг өөр, хүүхдтэй болсны дараа уран бүтээл туурах нэг өөр тий. Тэгээ заримдаа бүр хүүхэд чиглэсэн ингүү тийм уран бүтээлүүд контентууд айгу их тийм үйлдвэрлэж эхэлт юм билэ. Тэгээ сүүлдээ бас ингээд ажиллаад хахад бас уран бүтээлчдээс тийм хүүхдийн юмнууд гарах нь арай бага. Тэгээ хүмүүс бас нэг хүүхдийн уран бүтээл хэр үзэх нь бас бага байд юм уу? Яа тийм би та нараас ер нь хүүхдүүдийн ертөнц хэр вэ? Одоо энэ сүүлийн хүүхдүүд аягүй тийм адтай тий бидний үе шиг л биш болчиход шүү дээ. Тэр айку юу ч хэлээд тий эдийгөө хүүхдүүд тусдаа хүмүүс өрөөд ах шиг байна. Одоо юу гэдэг нэг тийм мэдээллийн нөгөө нь бас л нөгөө мэдээллийн айн давлгаанд чинь энэ хүүхдүүдийн одоо залуунаас цохогдож чинь гэсэн үг шүү дээ. Маш их мэдээлэл авч биднээс хүүхэд байхлаа эзээ тийм амар мэдээлэл авдаг л. Би ч одоо юу гэдэг нэг 14 5 хүрж ижил ийм одоо порно кино байдаг тухай мэдчихээн шүү дээ. Тэгсэн чинь манай хүү эртээд ингээд интернетээр нэгжсэн чинь нэг балер нэг юм хууцууж явдаг шүү дээ. Ингээд танкад ороод ирсэн чинь нөгөө балер юм нийллээ. Чи мэдтiim үү гэсэн чинь том хүний кино. 10 настай бачка. Тэгээ чи үзсэн юм уу гэнэ гэсэн чинь. Гүү ингээд улааж болоод чи өөр аим шиг байгаа байхгүй тий. Мэдээлэл замбраагүй мэдээлэл ингэж фильтрээр орж ирнэ. Тэр жоохон л үдцсэн байгаа байхгүй юм. Тэгээ би айс яана энэ тэгэхээр нөө интернетийн хязгаарлахгүй гэд манай ихэр орилоод идэг бас нэр зөв ч юм уу гэж бодогдож байгаа байхгүй. Одоо жишээ нь манай ихнэрийн нэг амар том шийдвэр байдаг байхгүй. Одоо IPTV-гийн одоо ухраадаг үйлчлэгээ байдаг шүү. Тэр мэрийг тэгээ нөгөө хүүхэлтэй сууг муугууд бүгдийг ингээд очиод хаалгацсан. Тэгээ тэр нь би одоо дагруу охирж байгаа байхгүй. Яаж гэсэн хүүхдүүд чи хичээлээ хийхгүй байна. Ингээд ухраагаад ингээд зургатнаас салхаа байлаа гэдэг нэг тийм аим шиг. Интернетээс салгахгүй гэж надаас асуусан. Би тэгэхээр энийг үлдээчих гэсэн байхгүй. Чи яг энэний дараа бол яг би бодож байгаа байхгүй. Нэр хаалгач тийм билүү? Амар санагдаж байгаа байхгүй. За одоо нэмэх тийм одоо порно кино ингээд замбараа орж ирээд ингээд үздэг юм байх. Бас нөгөө талаараа аимшиг юмнууд орж ирээд тэрийг үзчихүүл яах юм. Нөгөө нэг яриад идэг нөгөө момо зомог нь үзчихүүл яах юм гэдэг тийм айц төрсөн байхгүй. Тэгэхээр энэ их амар мэдээлэл дотроос энэ хүүхдүүд чинь хүссэн үсээг ингээд чөөгийн заман сураад бүх юм болж шээ. Тэгэхээр аимшигтай. Тэгээ дээрээс нь одоо хүүхдүүдийн кино орон бүтээл одоо нэрээ бас бодох нэр ингээд Монголд чинь түрүү жил ихэд 33 кино гэлөө тийм 18 33 кино хийсэн. Монголд тэрний хэдэн яг хүүхдийн кино гэхлээр яс юмдэр ингээд би тоолох гэхлээр одоо 1 үү 2 үү тийм байна уу үгүй юу багхгүй юу 33-аас тийм ер дундаа байна уу тийм тэгэхээр чинь аимшигтай байгаа. Биднес чинь хүүхдүүдтэй зорж юм хийх л ёстой шүү дээ. Хийх л ёстой тийм. Тэгэхээр чинь нэг юм тэгэнгүүт одоо л яг одоо манай хин хэдүүс нэг кино хийж лээ шүү. Сингэ? Тийм. Би нар тийм нээлттэй хийж гэнэ үү? Тийм нээлттэй. Өнөөдөр нээлттэй хийж ах шиг байна. Гэх мэтлэн хэрэг ингээд одоо 30 хэдэн кинонтроос нэг кино гэхлээр харамсмаар л зүйл байна. Биднээс ирээдүгөө угна аюулгүй өнгөлөс өдөө юм хэлмээр байна. Кино театрууд ч гэсэндээ бид нар бас түрүү жил нөгөө киночдын хурал мурал болоод яасан бас нэг өөрөө нэг кино хийгээл өөрөө тоглоод яваад байгаа хүүхэн байт юм хэн гэдэг лээ. Сериал мэрал хийгээд тэгэл ингээл ерөөс 2 3 хонолоогүй юу бидний хүүхдийн кино театрууд энэ ингээд аваалчж идэг. Орлоо. Бас тэрнээр нэмжлэг өгөөл те. Ямар нэгэн байдлаар те зохион байгуулаад тэрийг бол бас ер нь тэгтээ цаанаасаа зохицуулах ёстой юм шиг байна. Яг л хүүхдүүд гэдэг бол мөнгөтэй байдгүй шүү дээ эднэр. Тэнгүүд гадаад кинонууд чинь ерөөсөө гадаад кинонууд чинь хүүхдүүд тэр чигээр үзчихдэг. Тийм яг зөв. Арай нэг ахлах ангийнхан болгоод Монгол жоох инээдэн байна уу аимшиг байна уу тэр кинонуудыг үзээд байх шиг байна. Тэнгүүд ерөнхийдөө тэрнээс доош насны хүүхдүүд бол гадаад кинонууд. Манай нэг гэр бүл судлаач нэг найз өгдөг байхгүй. Тэр ярьж байсан. Ер нь гадных нь бол энэ хүүхдийн ном хүүхдийн юу гаргана гэхэлэр маш их фильтр ордог юм байна л да. Энэ хүүхдүүд яг сэтгүүнд нь яг таарж ийн үү гэдэг одоо баг цааталт нь одоо нэг тийм актив ажилдаг юм байна л да баг. Манайд бол тийм фильтр байхгүй юм чинь гэдэг нэг жишээ барьсан байхгүй. Тэгвэл ямар чихэр ингээд авдранд хийцэн шүү. Тэр чихрийг идэж болохгүй шүүгээ аав загин чинь. Энэ өөрөө зүгээр логик маш том алдаа бөгөөд энэ өөрөө аимшиг. Энэ сургууль хүмүүжүүлэх ямар ч юм байхгүйгээр энэ хүн дуу хийчээд ингээд энийг хүүхдүүд дуулаа явж байна. Энэ чинь дуунаасаа дамжиж уг нь хүн сурах гэдэг юм шүү дээ, тийм хүүхдүүд тийм. Хичнээн одоо энэ юу нийгэмч гэсэн чинь сурах гэдэг. Тэгтэл нэг тийм
нэг харамчийн тухай дуу байна те. Цэцэрлэгтээ очиод цэцгээ найзаасаа дүрлээ цэцгээ очиж услан даа гэх. Ийм өсөлтөх сэтгэл юм тэгэл хамтарч хийх мих гэдэг тийм сэтгэл байхгүй. Шууд өсөлтөх сэтгэлгээ те. Амин ч үзлээд нүс хүн бий болгож байгаа. Тэгэхээр нэг гадныхын чинь нэг хүүхдэд л яахын тулд фильтр тавиад байна гэдэг чинь айгүй чухал байгаа. Тэр яг тийм. Хүмүүж. Тийм болохоор ч гэдэг юм өөрөө амар. Би хүүхдийн нэгээс айдаг. Би яагаад энийг асуусан гэхээр надад яг ч одоо 10 жилийн хүүхдүүдийн ертөнцийн айгуу тийм нууцлаг байдаг. Одоо манай хүүхдүүд их бага байна л да тэрлөө орох болоогүй. Бидний ертөнцөөр орж амьдарч үзэх юмсан 7 хоног үзэх юмс ямар байдаг бол эдгээр юу хийдэг бол юу ярьдаг бол юу сонирхдаг бол юу сонсдог бол гэдэг надад аюу сонирхолтой байдаг байхгүй юу. Тэгээ та бүхэн тэднийг бас судлаад нэгээд өгвөл амар бэлэнжилсэн. За би дэрий чиний үзье да. Би өмнөөс нь ийдсэн. Хүүхдүүд бол яг бас яг эмзэг зэт болчиход байгаа шүү миний хувьд бол тэ. Канада том хүүхдтэй лээ. Манайх одоо 15 та. Ер нь ямар байна ертөнц нь? Ер нь бол аавыгаа хардах маягтай л байдсан. Ер нь бас нэг хүүхдүүдтэй их тийм нээлттэй. Одоо бас нэг хүмүүжлийн арга барил нь гэсэн бас өөр болчих шүү дээ. Тийм шаал өөр. Тэнгэр газар шиг л өөр болчиход байна л да. За баярлалаа. Буцаад уран бүтээл рүү гоо. Дэмэн дэлхийг ярьж байгаа буцаад уран бүтээл рүү гоо. За контентмент 5 ангид явах юм байна. Эсвэл нэг анги болгож гаргах юм байна. Энэ зүгээр одоо өнөөдөр 30 гарсан тэнгүүдийн л хүрээнд л яг энэ ярих тус. Дахиад цаашаа season 2 3 ч юм уу ингээд явах тул ер нь та нар төлөвлөсөн зүйлүүд байна уу? Юу төлөвлөж байгаа вэ? Эхний ээлжинд явсан энийгээ хийж дуусгаж байгаа л те. Хийж байгаа л үсэндээ. 40 гарсан тэнгүүд ч гэж магадгүй шүү. Каноны зураг авалтын үед одоо энэ арайчтай одоо энийг оруулаад дими хаа гэсэн зүйлүүд ер нь хэрэг гарч ив. Жүжигчид ер нь хэр хэтрүүлэхтэй. Гайгүй дээ. Тэгээ нөгөө нэг чагтан тэмдэг тавьсан болохоор нэг тийм яд гэдэг тийм зориг байгаад байгаа юм л. Нэмэх 18 гэдэг байгаа учраас 18 бус хиллэг агуулга дүү энэ гэсэн бас анхааруулгатай учраас бас гайв. Эмэгтэйчүүдтэйгээ л бас яах гэж бас нэлээд яасан. Одоо яг нэг тиймэрхүү хэсгүүд энэ төр тоглох бэлтгэл юмнууд бас их бага шүү дээ манайхан ч. Нөгөө бэлчээр дээр нь очил ингээл дээлийн тайлж байгаа юм шиг л арггүй гэж байна. Тэгж болохгүй ийм сайхан би хааг чинь те гоё ингээд харуулж маруулна гэж ярингууд болохгүй гэл манайхан ч манай эмэгтэй Монгол эмэгтэй чинь цаанаа нэг тийм юм бэ те. Тэгтээ гайгүй ойлголцоод ямарч байсан. Ойлголцоод. Тэгтээ бас зүгээр үзсэн хүмүүс тхийг байх те. Энэ нэг тийм юу байгаа юм л биднээс одоо бас хуучнаасаа салаагүй ч гэдэг юм. Ер нь бол зориг хүрхгүй юм байна. Тий. Яг нэг тийм юм уу хэлэхдээ жаргон хараал мараал гэдэг тэрэн дээр бол ингээд өөрөөсөө эргэлзээл. Би бас ингээд тий. Тэгж байгаа чигчд бас зоригтой бол хэлчих гээл байгаа тий. Манай уруулаа зоригтой. Уруулаа зоригтой хэлчих гээл байгаа. Би бас жоохон ерөнхийдөө жоохон ингээд нэг гайх мэг тийм их найрлагч бол бас жоохон ингээд бас бид нар чинь бас нэг кино урдлаг гэдгээс нь бас жоохон ингээд Тэр талаас бас хараад. Тийм. Тэгэхээр бас ёс босч юм шиг. Тэг яг хүмүүс үзчихэл хийжээ. Үгүй нэм 18 гэж юу гарсан ухаан. Тэгж байгаа байхгүй. Тэнгүүд ингээл аюу ихтэйх нь л тэгж харагдсан л юм шиг байгаа мэдгүй тий. Өөрийнхөө юм магтах ч одоо хааш. Тэгвэл их цөөхөн л орсон юм байна. Тэр орхон нь бол орсон. Тий. Орхон нь бол ороод л. Сонирхсан. IPTV тавьснаа одоо нэг 3 4 хэмжээ TV тэгж байгаа ах тий. 29-нд орсон баг тий. Болоо. Хандлтууд хэр байна? Та нарт ер нь ямар сегмент ирж байна? Гэхдээ ер нь дажгүй. Дажгүй шүү. Зарим хүмүүс бол бас айтайхан болсон манайс маань гэсэн тийм мессежүүд ирж байна бас. За арайчтай чи одоо ийм юм хийгээд тахтай яадаг гэсэн чинь бас иржил байна тий. Тэрийг бол над төлөв байна. Чаач би чадахгүй шүү гэдэг аа чи юм уу тий. Ер нь сайн муу сайхан муухай үгдгээс сонсгоо яг тий хүн юм хийж байгаа юм чинь тий. Тэгтээ бас ингээ магтуулахад нэг цаашаа хийдэг хүн байна. Муулуулахдаа бүр ингээд шүүмжлүүлэх тал дээр хийлгсэн хүмүүс бас их уран бүтээлч хүмүүс чинь ингээ хоёр талтай шүү дээ бас. Тий. Шүүмжлүүлсэн хүмүүс нь тэгж байна те тэгвэл дахиад алаад үе хийгээл ингээл
тий бас урцлагдчихэдэг. тэгээ. Зарим нэг магтуулаад ах тусна бүр улмал бүр амар юм хийгээл тийм гоё болж юу гэл ингээд Найруулагч нарууд бас ингээд өөр өөрсдийн төрөл жанрыг би бариад авсан юм уу да гэж өсөөр харагдаг л да. Сингдөөс найруулагчаас ямар бүтээл гарах вэ те, тулгаагаас ямар бүтээл гарах вэ, тамираагаас ямар бүтээл гарах вэ гэдэг ч юм уу. Ер нь тулгааны хувьд нэлээд сүйдэж байгаа инээдмийн жанраар дагнаад нэлээд мэрэгшээд ер нь таны одоо хувьд яг энэ төрөл дөөрөл ер нь ажиллая гэж бодож байна уу? Ер нь найруулагч хүний хувьд ер нь айгүй тийм шунаж хүссэн тийм бүтээл ер нь юу байна таны хувьд өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан. Тэгээд хүмүүс л намайг сонгоод байдаг шүү дээ. Юм хийгээд өгөөч гэл. Үн би бол хүсээгүй гэдэг. Тэрийн цаашаа. Гэхдээ ер нь бол мэдээж би бол их азартдаг жанрууд бол зөндөө байна л да надад. Тэгээ 2 3 ч тийм цохол мөхөл байгаа. Тэгээ продюсер дуушуулхлаа тэгээ мөнгө их гарна гэдэг. Карта зурж. Тэ карта зурж өгөхгүй тэгэл чи инээдмэл хийгээд байж байгаа. Загнаад байгаа намайг. Тэгэхээр нэг хүн нэр надад бол нэг тийм 2 3 тийм төсөл бол байгаа байхгүй. Хизээ нэгэн цагт би хизээ нэгэн цагт одоо том болохоор те арай жоох ухаантай болохоор хийнэ гэсэн нэг тийм төслүүд бол байна. Гэхдээ энэ бол инээдмэл шал өөр жанр. Одоо нэг нь бол одоо түүхэн сэдвтэй туйлсын маягийн шиг кино, нөгөөх нь болохоор бүр яг трейлер тийм жанрын киноч кино ингээл нэг тийм 2 3 бол бай. Хийх сан ингээ мөрөөддөг. Би ч бас арайс яадаг алдтлаа тийм нөгөө тайзан дээрээс шүдэ хайтлаа тийм хөгшрөөгүй байна. Тэгэхээр хизээ нэгэн цагт хийгдэнэ гэж бодлоо байна. Яг зүгээр инээдэм би өөрөө нэг тийм одоо нэг хаард хүн биш болохоор тийм юм да нэг тийм юмыг айгуу тийм тэнэг өнцгөөс нь жойк болгож хардаг болохоор ч байдаг юм уу гэдэггүй ингээд ерөнхийдөө миний хийсэн хэдэн кинонд бол их хөвчлэн хөнгөн драма инээдэм байдаг аахгүй. Өнгөрсөн 7 хоногт бид найруулагч Бат Амгалантай ярилцсан. Тэгээд би бас амгааг чи ер нь өөрөө их тийм хөгжимлөх хүн үү? Ер нь яг тийм яг кино ингээ харж ах чир гэдгсэн чинь би дотор амар трейлер шүү дээ. Хүн болгоно нөө нэг юм сайн муу хүний мөн чанар байдаг. Хүн гагсгүй тарихаараа сайн байх уу муу байх уу гэдгээ шийддэг юм шиг байна. Тэгэхээр таны дотор бас яг тийм зөвүүн одоо зүйлүүд бас нуугдаад байна уу гэж бодлоо та. Тэгээ нөгөө хүний дотор ч нэг бурхамж байдаг, бугаж байдаг тий. Яг зөв тий. Хатын хүсэл төрнө штэ. Тэгэхээр бид 3 өнөөдөр хавт вакс юм. Яагаад вэ гэхээр бид 3 амандаа ямар нэгэн бурчгар ус оруулмааргүй байна. Ашигтай. Бид 3 одоо Тачаад Учирсан тэнгүүд. уран бүтээл хийхэд ер нь хамт олон гэж байдаг шүү дээ. Аливаа баг гэж байдаг тийм. Тийм. Багийн сонголт найруулагч хүнд маш чухал байдаг. Ер нь найруулагч багаа сонгод юм уу? Баг найруулагчийг сонгод юм уу? Нэг продюсер найруулагчийг сонгоно. Тэ. Нэг нэгтэй. Намайг ажиллахгүй юу гэдэг энэ хүн сонгоно. За тэгээ би орж ирээд энэ хүнтэй ч нэг баг болоод за одоо хэнийг яах вэ гэж ярина. За ялж Продюсер яадаг үл мөнгө мэддэг. Бүх төсвийг барьдаг. Зүг. Нөгөө түрүү нэг ачгүй эрхэлдэг гэхээр би бүх юм нүдэнд харагдав. За хооломдын нүртэл ярьд юм байна. Саяхан нөгөө нэг бүхний эзэн Монголын эзэн гарч ирсэн ш тэрүүн шиг байна. Бүхний эзэн биш үү чимээг бүхэн суугаад. Одоо мараснаас баахан зохиол орж ирэх. Зохиолуудыг унших үзэхгүй. Судалгаа хийж баг бол гэхдээ нэр их чухал санагдаж байна юм л. Тэр чинь тэгээд тэр дотор нэг тийм буруу шилсэн сүх шиг нэг хүн байхад л тэгээд уур амьсгалыг уран бүтээл сэтгэлгээг хүртэл ингээд нухчин дардаг шүү дээ. Бүр айгүй тэртэй болцдог шүү дээ. Хамт юм хийхэд хүртэл ингээд тэгээд тэгэхгүй тул яг ингээд одоо олон жилийн дунджаар ингээд сонголтоо за тэр ерөнхийдөө ямар хүн инкодикүү тэрнтэй ажиллал яадаг идэв гүйцэтгэл нь юу вэ мөн ингээд яг сансан хүмүүсээ авах ч бас хэцүү. Ягаад гэвэл бүгд л энэ тэнд ажил хийж байгаа хүмүүс уцтангууд ажилтай байгаа л ингээд янз янз болол хувирчдаг. Тэгэхээр ер нь бол баг бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ киночдын нэг тийм айгу сонь чим шиг төв одоо инээдтэй чим шиг юу гэдэг нэг тийм
ажлынх нь арга барил нь нэг сарын турш ингээл бүр өстө үгүй зайгүй байж байгаа тэгэл гэл байхгүй болчих. Тэгэл уулзалтахгүй тэгэл нэг 2 3 сар бар 4 5 сар байжсан нээлтэн дээр нэг ганган уулзаад амар дутнуулж байгаа тэгэл маргааш нас дахиад гэл байна. Тэрс огт уулзаж байгаагүй юм шиг болчихсон. Тэрийгээрээ бас нэг тийм харигч юм шиг тийм нэг гой дотно байсан шүү дээ. Тэр нэг сарын турш зураг авалтын турш халуун бүрст амар байсан хүмүүс шиг. Үедээ дараа халууцах үедээ ер нь өлсөх үедээ өрсөөл ингээл бүх зов баг байжсэн аа. Гэнэ байхгүй. Тэр л гэсэн. Таны юу ямар зураглаачтай хамтарч ажиллах юм дуртай байдаг вэ? Энийг зураглаачтаас уу? Би бол сахал тулгаахтай ажиллах их дуртай. Та бол таньдаа нөгөө UBS гэсэн. Тэгээ тулгаахтай ажиллах их дуртай. Манай тулгаагч аюу тийм түшигтэй. Бас хэд хэдэн кинон дээрээс би хамт ажилласан та. Маш түшигтэй тийм. Харцаараа ойлголцдог гэдэг нь найруулах зураглаач. Бас надтай адилхан нэг тийм амар ш. Тий амар. Тэгэд надтай адилхан бас их тийм зөөлөн хүн байхгүй. Юунд ууралж муулаа дэлбэрэх гээд идэггүй тий юмыг аль бүтээх талаас нь харж ингэж явдаг. Их тийм бүтээлч гоё. Ер нь зөөлөн найруулагчаас юм гардаг юм уу? Хатуу найруулагчаас юм гардаг юм. Найруулагч арга ажиллах нь өөр юм тийм. Тий. Гүй тэгээд одоо янз шиг л тий. Тэгээд дэлбэрдэг найруулагчдаас бол бас гой чамба юмнууд гарцсан байдаг шин. Тэгээд тэр чинь нэг тийм Ямгава найруулагчийг бол амар хүн байсан гэж ярьдаг юм байлээ. Ер нь бол тухайн үеийн жүжигчд бол өстэй шийсэн бодчихсон. Тийм бас байгаа. Найруулагч нар одоо ингээл би чи фильтрдээд байх шаардлага шүү дээ тийм ээ. Намайг ер нь оюутан болж байхад найруулагч хаан гэдэг ойлголт бол тархин суулгаар суулгасаар л ирсэн. Одоо би тэгжил ойлголоо. Ер нь бол энэ шүү дээ продюсер гэдэг альбом тушаал байна шүү дээ. Миний уншсанаар бол 1910 онд гарсан байдаг байхгүй Холливуудад тий. Тэнцэг нэг кино үйлдвэрлэл хийжсэн чинь яалтчгүй нэг юм мөнгө хариуцсан нөхөр байхаас өөр авахгүй байдал ороод 1910 онд анхны продюсер гэдэг альбом тушаал бий болгоод ингээд яваад хариуцаад уран бүтээлийг хариуцаад мөнгө санхүү одоо уран бүтээлчдийг ингээд зангидсан нэг нөхөр продюсер гэдэг хүн болгоё гэж гаргаад ирсэн байдаг байхгүй. Манайхан ч нөгөө нэг соц нийгмийн үед бол одоо төр өөрөө продюсер нь байгаа л ингээ явцсан байгаа байхгүй. Тэгэхээр чинь аль нь том байна? Найруулагч нь том байна уу? Хүн том байна? Продюсер нь том байна уу? Тэгээ продюсер нь хамаагүй том байгаа. Тэгээд сүүлийн үед одоо 90 оноос хойш ингээ давлгаан дотор чинь продюсер гэдэг юм чи одоо шинэ альбом тушаал болоод энэ кино урд ороод ирлээ шүү дээ. Тэгээд тэр утгаараа одоо юу гэх юм продюсер томоо та томоо. Гэвч яг нэг уран бүтээлийнх нь зургийн талбай дээр яг уран бүтээлийнх нь яг энэ жанжин шугамыг нь авч явах хүн юм бэ гэх юм бол найруулагч. Тэр утгаараа одоо бас гадныхан ч гэсэн яриад байгаа нь бол хаан гэхээсээ илүү найруулагч бол генерал юм. Жанжин гэж хэлдэг байдаг байхгүй. Гадных нь бол социын дэгийн үед бол хаан кинг байж болох. Тийм. Одоо бол ерөнхийдөө тийм баг. Жанжин генерал гэж яригддгийн гинлээ. Би бас сургаш шүү. Айгу дараагаас үлдэн. Тэгээ баяр. Яг л одоо юу гэдэг продюсер хичээл одоо гадуур ч юм ингээд зурагтай үед ингээд хайж авч чаддаггүй шүү дээ. Заавал ингээл байж ихгүй болохгүй. Ингээл байж ихгүй. Төр ингээл авнаа тийм хянаа. Гитнэ хайч продюсер дууд гэл найруулагч нэг орлон те. Байхгүй бол тэгэл алуулж байгаа. Яг тийм. Сайн альбом тушаал. Хааж загнаа зарч юм шиг. Тэгээ сайхан нөгөө UB comedy-ийн 2 хуваагдад comedy lab гэдээ байгуулагдаад тэгсэн чинь хин амраа захирал нь болсон байна л да. Тэгсэн чинь намайг өгөн захирал гээд альбом тушаал цохоод байгаа бол яг үндэ би баралгын юм байл шүү дээ. Тэр үсэг мандаг байна тэгсэн биш байгаа гэд. Тэгэл цаанаасаа яг ингээл байхгүй л болдгүй. Ямар ч зурган дээр нь суг байж байгаа л тэгвэл. Тэгвэл гэртээ эдгээр шөнийн зурагтай би унтчих чадахгүй. Тийм угаасаа нэг тийм бүгд аргалтанд нь байж байгаа. Тийм. Тэгээ баярлалаа ингээд бит хоёрын урилгыг хүлээн авч өнөөдөр чөлөөтэй ярилцсан таа. Чөлөөтэй сайхан инеж ханиалаа. Ярилцсан таа. Би тулгаахын утас хамгийн гоё нь харагдаад байна. 30 гарсан тэнгүүд дээр пост тавьдаг юм да та гоё селфи гэж. Тэ нэвтрүүлгээ дуусгая. Тэгээ тааглахаа мартуузаа тий тамаа. Тэгээ селфи гэдэг нэвтрүүлгээ өндөрлөө гэж бодож байна. Тэгээд манай группийнхэн маань харах биз. Эндээс аваа гэдэгтэй. Ингээд 30 гарсан тэнгүүд. Та ингээ альбасаар орлоо шүү дээ тамнахаа. Пост тавихаас. За.
Та ингээ өнгөрөө. Баярлалаа. Тэгээд хоёр эрхэм уран бүтээлчийн цаашдаа уран бүтээл өндрөөс өндөр амжилттай үсэ. Тэгээд өнөөдрийн нэг юм хэдийгээр стресстэй байгаа ч та бүхний уран бүтээлийн ачаар бид нэр үнэхээр багахан цаг цолоо инээж сэтгэл маш их тийм довлон хүлээдэг. Үнэхээр гайхалтай мэрэгчлээ хүмүүс. Тэгээд цаашдаа уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд энэ тачиндас группийнхаа гişүүдэд баярлалаа үзэгчдээ эрэгтэй хоногтын цаг мөчтэй эргээд шинэ уран бүтээлчтэй шинэ бүтээлийн тухай та бүхэнтэйгээ ярилцах болно. Тэгээд сайхан амраарай. Экотлиз эфир үргэлжилж байгаа шүү.